Хай орлоо байна. Тэгээ шинэ дугаараар дахиад уулзж байна. Өнөөдөр дахиад годамд гарсан хүмүүсээс асуултсан. Тэгээ бас нэг зүйл залтад тухай тайлбарлах байхаа. Тэгээд хүмүүс харж байгаа тэгээ тэр гурван зүйлүүдээр очиж асуулт асууж. Хай. Шей. Наад юм асууж байгаа. Тэг. Камер сайхгүй сте. Зүгээрээ баяр шүү. За. Та найзууд уу? Тий, найз. Хэдүүлээ найзлах уу? Нөө тэ олуулаад 10 маруулаа. 10 маруулаа тий. Одоо шинэ ингээд та найз чинь 10лаа байгаа шүү дээ тий. Тэнгүүд ингээд 6-д олуулаа ч юм уу таад ингээд хэлэхгүйгээр ингээд мөрөөд уулзалтаад ингээд гоё юм хийгээд явцсан байл яах вэ? Ямар санагдав? Нөө уусаал муухай шүү дээ. Үйл шүү дээ. Болдоо. Бомбно. За тэгвэл нь шүү дээ. Та хэдийн өмнөөс ингээд та хэдийг байхгүй байхад ингээд тийм том шийдвэр гаргаад та хэдийн өмнөөс юм ингээд шийдсэн байл яах вэ? Жишээ нь. Тэгэл мэдээч уурлал ах та угаасаа яагаад гэж байгаа юм гэж угаасаа. Ер нь бол муухай шүү дээ. Ер нь бол жоохон муухай шүү дээ. Тэгвэл заа юу. Одоо ингээд хууль байгаа шүү дээ тий. Хууль бид хэд ингээд дагаж мөрч байгаа хуулиуд байгаа шүү дээ тий. За. Энэ хуулийг их хурл дээр баталж байгаа тий. Улсын хурл дээр. Тэнгүүд их хурл дээр энэ хідэн гişүүд ер нь хідүүлээ байж хууль баталдаг бол шатлаар юу гэж байна. Мэдхгүй тэр чинь угаасаа амар цөглөө мөглөө угаас батлаа нэг коноп даад шүү. Угаас тэгэл цөглөө байдаг болоод айгүй тийм муухай юм байна гэж яриад идэв. Ингээ нэг конопыг дараалал идэв шүү. За би чамд үүдээ яриад үзье. За өмнө нь шүү дээ тий. Одоо ингээд 76 гişүн байгаа шүү дээ тий. Өмнө нь бол ингээд зөвхөн 20 байж байгаа л хууль баталждаг үстэй. 20 тийм одоо 76 хүний 20 хууль баталдаг байж байгаа. Тэгээ сүүл үнцэл нэмэлт өөрчлөлтөд ороод тэр нь 50 дээр нэмэх гээд арай гайг болоод 39 үлээ хууль баталдаг. одоо 50 болж байгаа юм уу те? Тий одоо 50 болж байгаа. Тэгээ тэр нь өмнө тэгэл 20 л байсан юм те? Тий. Тэгэл өмнө 20 л байж байгаа л ингээд. Тэгээд угаасаа Батлаад явчихсан. Oh my god. Тийм үү? За баярлаа. За. Өөр асуухгүйс юу? Болцоо. За тэгэхээр нь бол 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө улсын их хурл буюу одоо бидний төлөөллийн арчлыг хэрэгжүүлэхээр явсан тэр хүмүүс маань хууль батлахдаа 76 гишүүний зөвхөн 20 гишүүн нь парламентын танхимд цугласан байх юм бол хууль баталдаг байсан. Тэгэхээр таад бодоод үзтээ 76 гишүүний зөвхөн 20х нь сууж агаад хууль баталж байна. Бид эдийн амьдралыг шийддэг. Бид эдийн амьдрал нөлөөлдөг тэр хуулийг баталж гин гэ таад бодоод үз. Өмнө нь тийм байсан байхгүй юу? Энэ тогтолцоог бид нэр өөрчлөөд 2019 оны үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахдаа олонхын саналаар буюу 50 дээр нэмэх 1 гэдэг энэ зүйлийг оруулж ирсэн. Тэгснээр юу вэ гэхээр 76 гишүүний 39 гишүүн нь тухайн хуралд оролцож иж 39 хамгийн доотлолтой 39 гишүүний эрдэстэйгээр альбаа хууль тогтоомжийг батлах энэ тогтолцоо бий болсон юм аа. За нэг иймэрхүү хууль тогтоомж гэсэн юм аа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая.